За тэгвэл төгсөх ангийн сурагчид хичээл орохыг хүлээн хугацаа алдалгүйгээр шалгалтандаа бэлтгэх боломжтой болсон байна. 12 дугаар ангийнханд зориулсан эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх тусгай программыг бүтээсэн байна. Сурагчид тусгай аппликейшнийг ашиглан 5 төрлийн хичээлээр онлын мэдлэгийг авах за өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалыг үзэж судлах боломжтой болжээ. Багшийн туслах 800 аппликейшнийг энэ сарын 2-оос хэрэглэн нэвтрүүлжээ. Эхний ээлжинд эсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлээс 5 хичээлийг боловсролын хөтөлбөрийн агуулгын дагуу боловсруулан онол практикийг хослуулан нэвтрүүлээд байгаа юм. Сурагчид онлын мэдлэгээс гадна өнгөрсөн жилүүдийн шалгалтын тестийг ажиллан өөрийгөө үнэлнэ. Өмнөх жилүүдэд эсэлтийн ерөнхий шалгалтанд ирж исэн асуулттай дасгал ажлуудаас харж агаад жишээ нь математик гэхэд бол ингээд матрицын хичээлийг сонгож аваад тэрүүгээр нь ингээд багш нь яг ингээд хөтөлбөрийнхаа дагуу оруулах хэвээр бүх агуулгаа оруулаад мөн тэрнийхээ дагуу дасгал ажлууд хийгдэн тесттэй өмнөх жилүүд ирж исэн асуултуудын дагуу түүнтэй адилхан ийм асуултуудыг өөрийгөө сорж ингэж явцаа хянах юм боломжтой. Жил ирэх тусам эсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийн дундаж оноо буурч байгааг албаны хүн сануулсан. Энгийнээр тайлбарлахад 2014 онд 100% гүйцэтгэлээр 800 авч байсан бол энэ байдал одоо өөрчлөгдөн 85% гүйцэтгэлээр 800 авч байгаа юм. Иймд сурагчдыг сургууль аймаг гэж харгалзахгүйгээр нэгэн жил хөгжүүлэх шаардлага бий. Ерөнхий боловсролын чанар хүртээмж хэдийгээр энэ чинь ингээд яг нэгдсэн боловсролын амс баталсан хөтөлбөрийн дагуу явж байгаа ч гэсэндээ чанар хүртээмжийн хувьд бол үнэхээр харилцаа адилгүй байна тий. Хүүхэд ямар сургууль сурж байгаасаа хамаарат эсвэл хаана амьдарч байгаасаа хамаарат энэ ингээд нийтлэг авах ёстой ерөнхий суурь боловсролоо бас яг хангалттай түвшин чанартай авч чадахгүй байгаа юм шүү гэсэн ийм асуултаас эхэлсэн. Багшийн туслах аппликейшн өнөөдрийн байдлаар монгол хэл, математик, англи хэл, нийгмийн ухаан, физик зэрэг 5 хичээлийн 350 видео хичээлийг багтаагаад байгаа юм. Цаашлаад 2 дугаар сарын 15 гэхэд хим биологийн хичээлийн агуулгыг нэмэхээр төлөвлөжээ.